Үндэсний баялагын сан гинүү? Энэ нь ямар учиртай юм бол доо? Альвэ өвөө би тань тайлбарлаад өгье. Үндэсний баялагын сан гэдэг нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сан гэсэн 3 сангаас бүрддэг юм байна. Монгол улс чинь уул уурхаан ашигт малтамлын маш их нөөцтэй улс шүү дээ. Түүнээс олсон орлогоос ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр гэдэг татвар. Энэ орлогоо тогтворжуулалтын сан, орон нутгийн хөгжлийн санд хуваарлаад үлдсэн орлогын 65%-ийг ирээдүйн өв сандаа хадгалах юм шүү дээ. Энэ санд нь одоо тэгээд хэр их юм байгаа юм бэ? Тэгээд энэ сангийн мөнгө өчнөр юу хийх юм? Хайр мөнгө ими хадгалаад байж юм багт. Юу гэжтэй өвөө минь энэ мөнгийг чинь 2030 он хүртэл огт ашиглахгүй. Аавын нөгөө магтаад байдаг Норвегитай адилхан олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэл хөрөнгө оруулах замаар үн цэнийг өсгөж ирээдүйн хойч үедээ хуримтлал үүсгэх зорилготой юм шүү дээ. Намайг том болох үед энэ мөнгө хэд дахин өсөж бидний үеийнхэн түүнийг олон сайн сайхан зүйл зарцуулах болно шүү дээ. Гүй мөн хэрэгтэй сайхан зүйл болох дээ.